Үш дарга. Одоо хэдүүлэг гоё улс төрчихгүй тий. Зүгээр гоё яриад хөө. Гэхдээ харин тий одоо улс төрчихгүй яхад одоо энэ бодит байдал үнэхээр яг л ингээл үнэхээр зам одоо туулын хурдны замын чи одоо Улаанбаатарчууд бүхэл хүмүүс бүтээн байгуулалтыг дэмжиж штэ гол нь тэр нөгөө байгаль орчинд нөлөөллийн үнэлгээ ил тод байдал те хөрөнгө санхүүжилттэй холбоотой юм дээр л тодорхой мэдээллүүдээ бид нар мэдээллүүдийг бол яг нөгөө юунаас хойш одоо улаан цагаан гүтгээд байгаа хүмүүстэй одоо юу байж байгаа стресс ч гинэ. Стресс ч гинэ. Яг хөө зүгээр хувийнхөө нэлээ стрессж байгаа. Яг тэгвэл одоо эн чинь улаан цагаан энэ бүстэй кола авах чинь сүтэ цай нэгээд байгаа дээр би айгу бухимдаад байгаа байхгүй. Ялангуяа одоо оюун гүйлэгчийг би хүнддэг улаан цагууд байна. Тэгээд Дэлхийн банкны судалгаа өөдөөс нь нүүрдэн тавиад батлагдсныг ингээд харуулад ингээд байхгүй гэдэг ингээд та одоо болооч гэдэг юм. Би сүулдэ өөрөө Нямбатар дарагтай чадсан. Манай хүүхдүүд өглөө битээр нөгөө юмд очив те. 16 наснда битээр цуг байсан байлээ гэдэгт би өөрөө итгээд байгаа юм чи одоо. Тэр нэг сошиалаар явуулсан хоёр жоох хүүхдийн зураг хоёр биш үү те яг бод зураг. Би ч одоо итгэж байна. Би ч хамаагүй дүү. Тэр нөгөө AI-аар хийсэн зураг юм уу? Эсвэл өөр зүгээр тэнтэй төстэй царайтай багийнхын зургуудыг аваад нийлүүлсэн юм лөө. Хальт харчлаасан. Айгуу устгий хэлсэн шүү дээ. Эхлэх үү? За харин эхлэх үү? Одоо эхлэе. За. Би нэг дуу тавьчих гэж бодоод байгаа. Сайн дуулчих чадахгүй. Сонсчихсан гэхдээ мэдгүй би дуун агуу юм. Энэ дуу мэдэн шүү дээ та. Сонсчихсан сайн мэдхгүй. Миний нэг сул тал байж байгаа. Урлагийн салбараас хол дуу дуулж чадахгүй. Ер нь сүүлийн үед одоо энэ дуу хүмүүс аягүй сонсож байна. Ер нь яг энэ одоо сэдв өөрөө яг сүүлийн үед олон нийтийн донд юм хилцэл юм хэмжилж байна. Хилцэн гэж ойлгож байгаа гэдэг тийм. Туулын хурдны замын зураг төсөл жинхэнэ зураг төсөл нь байхгүй байна. Зураг төслөө нууж агаад баг ингээ явах гэлээ ч гэсэн хүмүүс байна. 1 км замыг 70 тэрбум төгрөгөөр тавих нь өөрөө өртгөн өндөр байна гэх мэтлээ олон нийтийн донд маш олон шүмжлэл байгаа даа. Завсарлага подкастын маань 2 дахь дугаар 2 дахь эпизод эхэлж байна. Манай өнөө эмээ сайтын эрхлэгч Мөнхтөл маань ирсэн байна. За нийслэлийн секторын 1-р орлогч Даваадлаа маань өнөөдөр зочноор ирсэн байна. Тэгээд өдрийн мэндүрг амралтын өдрийн мэндүрг. За бүгдэнд нь бас нэвтрүүлэгт урьж оруулж байгаад баярлалаа. Тэгээд бүгдэнд нь бас Улаанбаатарчуудын өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр бид нөгөө нэг подкастаас аль аль талын байр суурийг уг нь хангахыг хүссэн. Нэг талаасаа нийслэлийн засаг дарга, за нөгөө талаасаа яг энэ сейф туул гэж байгаа одоо хөдөлгөөж байгаа хүмүүс, за мөн дээрээс нь яг ийм мэрэгчлийн экспертүүдийг уг нь өрөө гэж бодсон боловч яг ингээд нэг хүмүүсийн цаг нар зарим давхцсангүй, зарим нэг нь бас хөдөөгаад явах ажилтаа байна гэсэн учраас ингээд өнөөдөр гурлаа сууж байна. Тэгээд Туулын хурдны замын зураг төсөл одоо 2-3 янз байна. Зарим нь ярьсан байна. Яг бодиттой найл юм бэ. Олон нийтэд танилцуулсан нь жоохон төөрөгдүүлэх замаар одоо нэг арай өөр зургууд энэ төр танилцуулаа гэдсэн. Танд нэг тийм зураг нь байвал яг энэ зураг төслөөр хийгдэхээр батлагдсан юм а гэдэг эцсийн хөлбөрийг нь таныг үзүүлж. За яг уу том байгууламж болохоор дээрэс нь тараас харуулах уу хөндлөө өгөх юм. Яг тараасыг нь харъя л да тий. Тий арай бол яг одоо нөгөө нэг хаагур дээгүүр баган босгоод явах уу эсвэл туул холынхаа хажуугаар 70 дээгүүр явах уу гэдэг ийм дайраа өнгөрж байгаа хэсэгтэй тий. Тэр нэрээ тийм бас нэг AI зураг сошиал тарцсан уу? Эсвэл яг тэр бодит зураг юм уу? Яг тэгээд нөгөө мэдээлэгч нь одоо сошиал ертөнцийн нэг давуу тал байна шүү дээ тий. Өнөөдөр хин ч ямар ч мэдээлэл цацж болно. Тэгэхээр яг одоо нөгөө 14 оных нь улаанаар могооноор тэмдэглэсэн сүүлд 26 оны ерхий тараас буюу одоо замын салбарт төмөр зам гэж зам барьдаг салбаруудад тараас гэж юу хэлдэг вэ гэхээр ерхий дээрээс нь харахад энэ хэсгээр явах юм аа л гэдэг л ерхий шингэлэл гаргаж байгаа хэсэг бол тараас гэж одоо энэ зам төмөр зам ийм одоо салбаруудад бол ярьдаг. Барилгын салбар ч юм уу ерхий скиц зураг төлөвлөлт гэж ярьдаг. Тэгэхээр одоо энэ 13 26 оных бол ерхийдөө өөрчлөгдөөгүй.
Энэ болохоор одоо энэ 13 жилийн турш барилгажилт болон бусад дэд бүтцүүд хийсэндээ уялдуулаад нэг тодорхой байршлуудыг нэг өсрөл 200-300 м л хажуучаа шилжүүлсэн байгаа. Тэгэхээр ерхэд хараас бол огт өөрчлөгдөөгүй. Гарсан яг арчилсан намын үед гарч ирсэн Туулын урдны замын зураг болвол яг зөвхөн 1 км орчим л яг Туул голынхаа дээгүүр ингэж байгаа. Энэ дээр одоогийн энэ трассыг харахаар 7 км Туул голынхаа дээгүүр явж байна гэдэг юм зарим гишүүд яриадсан шүү дээ. Та тэрэн дээр бас тайлбар хийлээ. За Туулын урдны зам 10 ер нь бол тараас бол өөрчлөгдсөн гэж хэлж болохгүй. Барилга өсрэлтийн үдсэн тодорхой хэмжээний өөрчлөлт болдог. Тэгээ тэр бол хэвийн өөрчлөлт. Тэгээс үндсэн яг нөгөө Туул голынхоо хойтлын дэнж татам хоёрын голоор эргээд дагаж явж байгаа гэсэн гол дээгүүрээ биш. За яг тодорхой маршлын гүүрний хэсгээр юун дээр зөвхөн голын хэсэг рүү 15 баг нь голын гол төр рүү захалж орж байгаа. 15 баг нь. За 13 оноос өөрчлөгдсөн зүйл бол 13 онд яг маршлын гүүрний хэсгээр давх хэсэг 1.7 км гүүрэн байгууламж байсныг тэгээ бусд нь далан буюу шорон далангаар 21 м өндөр байсныг бид нэр гүүрэн байгууламж олгож хотын төвийн олимпийн гүүрнээс марштын гүүрнээс юу хүртэл Яармгийн гүүр хүртэл өнгөртөл хэсгийг 9.8 км газрыг гүүрэн байгууламж болгосон байгаа. Тэгээд 4 6 агна болсон. За өөр ингээд өөрчлөлт байхгүй ийм одоо үндсэн трасс гэж 7 орцгорцтой сектор 7 орцгорцаараа. Яг тэгэл нөгөө жишг 3D зургнууд бол ингээл байж байгаа. Тий. Тэгэхээр ч одоо аль хэсгийг Захалж орж байгаа хэсэг дээрээ та бол 10 хэдэн магаан захалж орж байгаа гэсэн бэ? одоо яг зүгээр хамгийн хүмүүсийн нөгөө анхаарал татаад байгаа хэсэг нь энэ хэсэг байхгүй. Энэ хэсэг. Туулын голынхын хэсэг дээр маршлын гүүрэн дээр хаа тий. 15 багаан захалж жил орж байгаа. Тэгээд ихэнх хэсэг нь ингээ голынхоо 1-р татам, 2-р татам болон дэнж хоёрын голоор ингээ захлаад хойдлынхаа эргээрээ л явчих. Энийг бол яг зүгээр ямар нэгэн иргэн төр AI ашиглаад ингээ сошиалоор зураг хийх нээлттэй. Бид нар тэрийг бол харж чадахгүй. Одоо ч энэ сошиал орчин чинь нээлттэй шүү дээ. Одоо хин ч өнөөдөр миний зургийг илүүлж тавиад Тэгэхээр энэ өөрөө төөрөдөл үүсгээд байна л да. Одоо жишээлбэл одоо энэ хэсэг дээр бол яг нөгөө нэг бүр яг Туул гол дээрээ байгаа юм шиг AI зурагнууд энэ төр яваад хүмүүсийг төөрөдөлд оруулаад яг гол дээрээ явчихаар гол дээр одоо хурдны зам барина гэж юу байсан ба гол маань ширхэж штэ гэдэг ийм одоо нөгөө олон нийтийн эсэргүүцэл яваад байна л да. За урдчлага нэг мөнгийг өгсөн авсан эсвэл энэ замыг төсвийн их багаас эхлэх үү? Ер нь зүгээр энэ замыг ингээ явуулахгүй болчих юм бол Нямбатар Даваалаа гэдэг хоёр хүн их хэмжээний өрөнд орох учраас бас энэ одоо төслийг явуулах авлаараад байгаамаа. За Улаанбаатарт одоо өнөөдөр хийх бүтээн байгуулалтын ажлыг ирэмблүүл энэ зам яг өнөөдөрт бас тийм чухал биш байна. Гэтэл их хэмжээний хөрөнгө оруулаад ингэж за сүүлдээ бол нөгөө бүр харбины гэрээтэй холбоотой санхүүжилтийн хувьд байж магадгүй гэдэг зүйлүүдийг яриадсэн шүү дээ. Тэгэхээр энэ болгон одоо сошиалаар явж байгаа буруу зөрүү мэдээлэлтэй та нөгөө өөрийнхөө байр суурийг илэрхийлж ингэж үзэлцэхгүйгээр яг бодит төсөв одоо хөрөнгө оруулалтынхаа талаар та мэдээлэл өгөөч. Одоогоор ямар одоо хэмжээний хөрөнгө оруулалтын зардал ямар компанитай хийсэн байгаа. Цаашдаа яахын хугацааг юм ингээд гой ойлгомжтой байдлаар тий. За юун дээр 2.3 их найдын төсөвтэй 2014 онд одоо нарийнсан зураг дээр батлахдаа 597 тэрбум байсан юм билээ. Тухайн үеийн долларын ханшаар шилжүүлээд үзэхээр 460 сая доллар. Тэгэхээр 2013 онд 460 сая доллар 1.7 км гүүрэн байгууламжтай 4 игний юм зам. За 2026 онд гүүрэн байгууламж нь 9.8 км 4 игний 6 игний болсон. Тухайн үед Улаанбаатар хотод 325 мянган машин байсан. Одоо 850 мянган машин. Тэгээд одоогийн 2025 онд хийсэн гэрээ хийсэн дүнгээр үзэх 680 сая $, буюу 2.3 их найд. Тэгэхээр ойролцоогоор энэ бол одоо хэвийн төсөв Азийн хурдны замын AH3 гэдэг стандартын дагуу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа. Ийм учраас төсөв төртгийн хувьд бол бага. Одоо олимпийн гүүр бол наадамчдын гүүртэй харьцуулаад харахад 1.5-аас 3 дахин хямдхан шүү. Яг ижлэгийн эцэлтэй. За төсөв төртгийн хувьд бол тунд ажгүй төсөв төрт. Урсгал төлбөрийг олон улсын FIDIC-ийн гэрээний дагуу хийсэн учраас 30% урсгал өгж болдог. Өгөх хэрэгтэй. Урсгал төлбөрийг өгөх хэрэгтэй. За үүнээр 27% урсгал өгсөн. 27% урсгал буюу 500 тэрбум төгрөгийн урсгал гарсан. За урсгалыг хэрвээ туугийн компани авчаад ажил хийхгүй одоо урсгалыг авч чадахгүй эсэлгүй нэг байдгүй. Энэ дээр урсгал төлбөр авахын тулд
ахуйн гүйцэтгэгч компани Монгол улсын системийн банк мөрсгөл даатгалын газраас баталгаа гаргаж өгдөг. Нэг ёсондоо бид нар банкны салбараас Монгол улсад хүчин төгөлбөр хуулийн байгаа газраас энэ компани энэ ажиллаа хийж чадахгүй би банк 100% өмнөөс нь даатгалын компани мөнгөийг чинь гаргаж өгнө гэдээ бүр алтан бичиг өгсөний араас бид тэр мөнгийг өгдөг. Буюу тэр мөнгийг өгчөө тэр компани ажиллаа хийж чадахгүй. Тэр хаанхын даатгалын компани лээ? За Монголын даатгалын компани. Монгол тийм одоо санхүүгийн чадамжтай ийм даатгалын компани байхгүй гэдэг хасуурын гай гişүү өртөрөөс хэлээдсэн тийм. Хоёр төлөв ийс. Даатгалын компанийн нэрийг хэлж үлээ. За миний ойлгож байгаа мөнх даатгал гэсэн баха. Мөнх даатгал илүү мөнхтэй л байсан. Би ингээд одоо энэ дээр туулын холбогдлолтой л их хариу хэдэн компани байгаа. Тэгээд би ялгаахгүй Сэлб, Тэц 5, Хогштаах, Тарамба эдэргээд ингээд учраас би ер нь бол яг 50 60 төслийн мэдээлэл 50 60 төслийн мэдээлэл миний толгоонд 300-аад компани мэдээлэлүүд байгаа шүү явж байгаа учраас ялгаа авахгүй хоёулаа ингээд Сэлб ярина гэдээ яриад явчихна. Тэгэхээр би бол мөнх даатгал гэж зүйл мэдээлэл авсан. За тэгэхээр урсгал төлбөр дээр ямар ч эрсдэл байхгүй. Хэдэн 500 тэрбумын. За 500 гарсан юм байна тийм үү? Даатгалын. За тэгэхээр хятад улсын компани шалгарсан учраас хятадаасаа хятадын том санхүүгийн байгууллага банк өнөө даатгалын компаниас баталгаа гаргаж өгч байгаа. Эхлээд хятадын. Тэгээд тэр баталгаан дээрс нь дахиж үндэслээд Монголын банк юм уу даатгалын компани дахиж давхар баталгаа гаргадаг. Тэгэхээр хэрвээ тэр компани урсгалгаа авчаад ажиллаж чадахгүй бол бид нар Монголын банк юм уу тэр даатгалын компаниас нь шууд мөнгөнд татна. За тэрийг огт боломжгүй болоо гэж бодъё. Тэр боломж тэр угаасаа тэнд ямар ч эрсдэл байхгүй. Тэгвэл дахиад хятад дээр очиод хятадын тэр даатгалын санхүүгийн даатгалын компани банкнаас нь тэр мөнгөнд татдаг. Нэгсэндээ тэр хувийн компани өмнөөс бүгд нэр хятад улсын банк даатгалын компани, Монгол улсын банк даатгалын компани 100 харьцуулж байгаа. Тэгэхээр бид нар тэр компанитай ямар ч хамаахгүй тэр компани албан ёсны баталгаагаа өгсөн учраас ингэдэг. Энэ өөрөө инженерийн том дэд бүтцүүдээр дахиад л одоо 150 60 жил хэрэглэгдэж байгаа систем. Банк өөрөө тэрийгэ мэдж байгаа учраас бидэрт бичиг өгч байгаа. Тэгэхээр бид нар тэр компанитай ямар ч зурлах хэрэг байхгүй банк руу бичиг явуулаад мөнгө татчихна гэсэн. Ямар ч эрсдэл байхгүй. Улаанбаатар хотод ийм хэвтэй чиглэлийн зам урдны зам байгаад хүчрэл буурах гэдэг нүү эсвэл босоод хэлхүүдийг ингээд нэмээд байвал илүү хүчрэл буурах юм шүү. Заавал ийм өндөр өртөгтэй хэвтэй чиглэлийн ийм урт зам байраад тэгтээ тэргүүл ингээд манайх яг тэр хэвтэй чиглэл дээр л төвчж чад ингээд босоо ер нь яг ийм гол гарах гэж л төвчрээд байгаа шүү дээ. Инх тавны гүр, маршлын гүр, тэ нарны гүр яг гол гарч байгаа хэсгүүд дээр төмөр зам энэ. Тийм гол төмөр зам гарч байгаа хэсгүүд дээр төвчрээд байгаа шүү дээ. Тэгэхээр босоод чиглэлийн замнуудаа нэмээд одоо энэ нэг ийм Яг нь 90% эхлээд тэр хэсгийнхаа замыг хийгээд дараа нь одоо хурдны замаа хийж болдгоо юм л гэдэг зүйлүүд байгаа хэл та. Одоо үгүй хэвтэй чиглэлийн замуудаа төрүүлж бүр хүчтэй шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Тэр нь Улаанбаатарт аяга онцлогтой юм. Улаанбаатарт хэвтэй хот юм. Тийм баруун дөрвөн замаас дөрвөн зам хүртэл хамгийн Улаанбаатарт хоёр үнцэн юмар хэвтэй хот. Хэвтэй хот. Нэг нь Улаанбаатар хотоо ботход хэвтэй хот. Хоёр дахь нь Монгол улсаа ботход хэвтэй хот. Яагаад гэж Улаанбаатар хот өөрөө дөрвөн ууланд хэвтэй чиглэлийн дагуу сунсан. Гол хөдөлгөөн хэвтэй чиглэлийн дагуу явдаг. Инх тавны өргөнжүүдийн дагуу ачаал авч явдаг. Тэгээд Улаанбаатар хотын хойд цэгээс урд цэг биш, баруун цэгээс зүүн цэг хүрэх нь хамгийн хол байдаг. Тэгээд Улаанбаатар төмөр зам, гол магистрал хэвтэй чиг. Тэгэхээр Улаанбаатар хотын нийгмийн эдийн засаг, бизнесийн бүх урсгал хэвтэй чиглэлд явдаг. Тэгэхээр хэвтэй чиглэлдээ төгжрөл гадаг хэвтэй чиглэлдээ урсгал явдаг. Ийм учраас хот өөрөө хэвтэй чиглэх. Улсын хэмжээнд Улаанбаатар хот хэвтэй. Яагаад гэж Улаанбаатар хот Монгол улсын ойролцоогоор төв зэгт байрладаг. Ойролцоогоор төв зэгт буюу урагшаа замын үд доорногоо хоошоо дархан сэлэн баруун тишээ баруун аймаг зүүн тишээ зүүн аймаг. Тэнгүүд Улаанбаатар хот Монгол улсын хэмжээнд говийн аймагуд урд хэсэг болон зүүн аймагуд нь Улаанбаатар хотод орж ирэхдээ зүүн талаас орж ирдэг. Төмөр зам зэв авт зам уулаасаа болоод тэгэхээр урд аймагуудаас ирж байгаа зүүн аймагуудаас ирж байгаа бүх урсгал хөдөлгөөн Улаанбаатар хотын хөдөлгөөн хөндлөн чиглэл рүү зүүн аймагаас орж ирдэг. Хойд чиглэлээс болон дархан сэлэн болон баруун аймагуудаас орж ирж байгаа Монгол улсын хөдөлгөөн баруун талаас орж ирдэг. Тэгэхээр Улаанбаатар хотын зүүн баруун талаас гэдэг буюу хоёр чиглэлээс дөрвөн зүгийн баруун зүүн урд хойдын хөдөлгөөн орчдөг. Төмөр зам чинь гол магистрал чинь. Тэгэхээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хот хүн амын албан бусаар 60%, нийгмийн эдийн засгийн энэ одоо концепцтэй нь бий болоход орж ирээд нийгмийн эдийн засаг орж ирэхэд баруун зүүнээр орж ирдэг. Бид нар энэ дээр судалгаа хийгээд бид нар ч ихтэй үе үеийн одоо
хоттой удирдлагууд Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө замынхан за 20 улс замынхан биш ээ. Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үеийн үед судалгаа гадны байгууллага гэдэг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 20 30. Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө 20 40 дээр бүрэн хийхэд Улаанбаатар хот бол хоёр тал руугаа тэлнэ гэдэг татвар дарга аюул болж байгаа шүү дээ. Агро ситигээд баруун хот руугаа тэгээд зүүн талруугаа налах багнуургээд тэгээ ингээд чиглэлийн хот учраас хотын талаас тэр Монгол улсынхаа талаас тэр Улаанбаатар хот хөндлөн чиглэлийн хот юм. Тийм. Тэгээд ч мэдээж одоо бүхэл бүтэн хурдны замын 2.3 их 80-аар хийх гэж яг өнөөдрийнхөө төвжирлийг тооцоолж ч юм уу эсвэл ойрын 1-2 жилийн замын хөдөлгөөнөө тооцоолж бас энэ замыг хийгүүл ах л та. Тэгэхээр урт удаан хугацаанд дор хаяж нэг 5 жил 10 жилийн хугацаанд одоо зорч хөдөлгөөнч гэдэг юм уу хотынхаа хөгжил тэлэлтийг харж иж энэ том бүтээн байгуулалтыг төсвөлсөн байх одоо хийсэн төлөвлөсөн бүтээн байгуулах гэж байгаа гэж бодож байна. За тэгээд тэр хооронд мэдээж энэ хот доторх бусад одоо замуудын тэлэлт хөгжилд гарц сайжруулах юм ажлууд явагдах байлгүй гэдэг утгаараа одоо энэтэй бол нэг маргах юм алга. Зүгээр яагаад энэ төсөл явахгүй байгаа дэр мэдээж улс төрийн юм шилтгаанууд байгаад тах шиг байна тийм үү? Тодорхой хэмжээгээр улс төржилт яваад тах шиг байна. Тэгэхээр энэ улс төржилтийг уулна ингээд хөндлөнгөөс ингээд харахаар нийслэлийн Монгол Ардын намын орооны дарга танаа одоо Нямбатар байгаа тийм үү. За одоо Монгол Ардын нам сая бужигч бас нэг шинэ бүтэцтэй боллоо. Тэгээ ерөнхийдөө энэ бүхэл одоо байгууллагуудыг хөдөлгөж байгаа бүхэл асуудлуудыг шийдэж байгаа чинь энэ хоёр том одоо улс төрийн хөдөлгөөнд юун дээр хүчин дээр л шүү дээ. Тэгээ хоорондоо ойлголцохгүй бодлого зөрүүд байгаа юм болов эсвэл өмнөх одоо энэ улс төрийн юмнууд нь үргэлжлээд байгаа юм болов. Тийм учраас л ийм асуудал үүсээд байна уу гэж харж байгаа бас нэг хэсэг байгаа. Яг нь манай намын хувьд болохоор зарим юм дээр гуйлжчээд ингээд байгаа боловч энэ бол мөрөг төлбөрөөр бүгдийг хамгаалж явж байгаа. За энэ удаагийн улсын хурлын онцлог нь ардсан нам маш том сөрөг хүчин байж байгаа. За тэгэхээр ардсан намын хувьд сөрөг хүчний байр суурьаар бол асуудлуудыг төвшүүлж байгаа. Зарим асуудлуудыг шалгуулын ингээ хийж байгаа. За тэр шалгуулах мэдээлэл нээлттэй ил тул байх нь бол зөв зарчмын үедээ шүүмжлүүдийг бол үргэлж аваад явна. Зарим тодорхой тооны гишүүд өөрсдийнхөө одоо эрх ашигын төлөө энийг улаан цагаан ус төржүүлж гацааж байгаа асуудал. Яг 2024 оны улсын хурлын сонгуул, орон нутгийн сонгуулийн ардсан намын мөрийн хөтөлбөр дээр яг ерөнхий том намынхаа удирдлагуудаа бодлого зөрснөөс бол биш зөвхөн эрх ашигын төлөө одоо тодорхой тооны ус төржүүл явж байгаа учраас энэ хэсэг хийж байна гэж бодож байгаа. За яг үдээ тэгээд хүмүүс чинь нөгөө амьдралынхаа одоо утга учирыг ойлгоогүй хүмүүс эрх мэдэл албан тушаалд очичвол амьдрал нь сайхан болно гэж ойлгож явдаг хэсэг бүлэг хүмүүс байгаа ч. Миний хувьд болохоор тодорхой ажил хийгээд хүн үр дүн гаргуул өөрөө одоо бусад зүйлүүд бий болдго юм а гэж л одоо манай гэр бүлээс өгсөн хүмүүст би бол ажлууд төлөвчсөн. Тэгээд тэр хүмүүсээс болоод тэгэхээр ардсан намаас энэ гэмшил хүмүүсгээ та нэг юм эзэн биеийг үл яриад байна л да. Тэгэхээр одоо тухайлбал би одоо яг тодорхой ингээд одоо энэ явуулаад байгаа сошиал гуйлга мэдээлэл эдэр дээр хүмүүсийн ардлыг мэдгүй учраас мэдгүй байна. Би зүгээр тодорхой зүгээр хүмүүстээр буруу ойлголттой байгаа гишүүдийг бол нэрлэж чадна. Одоо улсын хурлын гишүүн Жаргалан ардсан намын хэн аав нь Батбаяр сайд. Би Батбаяр сайд Батүүл дарга Алтан уугийн ерхий сайдыг хүндэлж явдаг. Одоо тэрийг нээлттэй л ч. Тэр хүмүүсийн тухайн үед гарсан шийдэл зөв. Батбаяр сайд яг энийг өөрөө энэ яг над чи ингээд туулын голынхоо хойдлын өөр ингээ яг ярьж байгаа. Батүүл даргац энэс үл нээлттэй. Ийм учраас бид нар энэ Улаанбаатар хотын төвчрөл агаарын бохирдол гэдэг юм дээр миний танаа нам гэхгүйгээр одоо шүүмжлэлтэй зүйлүүдийг бол хүлээж авна. Ашиггүй төсөл гэж улаан цагаан бодлоор нь буруу. Тэгэхээр би өөрөө инженер хүний хувьд энэ салбар төсөл удирдаад яг номын үзээд ногоотой шилийн уугаад одоо өнөөдөр ажиллаж байгаа хүн бол энийг ойлгож байгаа. Монгол улс одоо түүхэндээ ийм том бүтээн байгуулалт хийж үзээгүй. Монголчууд одоо гадагшаа метрон сууж үзээгүй хүмүүс монголчууд метрон сууж үзээгүй. Дүүжин тээвэр сууж үзээгүй тийм ээ. Тарамбай гэж одоо ойлголт байхгүй байж байгаа. Гадагшаа яваад гадаадын улсад энэ метро, тарамбай, дүүжин тээвэр болон босод энэ дэд түвшүүдэд яваад үзэж амьдарч юмсоос ойлгож байгаа. Өнөөдөр биднээсээ хэрэгжүүлэх гээд байгаа энэ хурдны зам буюу тууш зам, экспрессвей, тарамбай, метро 20 минутын хот гэдэг бол энэ дэлхийн хүн төрөлхтний түүхэнд нэвтрээд 100 гаруй жил болцсон
Хог шийдэж байгаа шүү. Энэ дээр өнөөдөр энэ чинь гол нь хүмүүс бүгд дэмжиж байгаа байхгүй. Одоо энэ дээр жишээ нь ч гэсэн энэ дээр ингээд хүмүүс өнөөдөр зөв буруу гэд мэтгэлцэж байгаа нь бол яг үндэ ингээд дэлхийн 150 жилийн түүхтэй л мэтгэлцэж гэсэн. Тэгэхээр би бол яг энэ дээр өнөөдөр ингэж одоо ямар ч юм үндэслэхүй зүйл дээр мэтгэлцэж байгаад бол хувь хүнийхэн зүгээс харамсаж байгаа. Нэг л өнөөдөр хэдүүлээ Гэтэ яг иймтэй хурдны замтай болох уу гэдгийг хүмүүс дэмжиж байгаа. Метротой болох уу бүгдийг дэмжиж байгаа. А гэхдээ яг одоо өнөөдрийн нөхцөл байдал дээр одоо Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч штэ баг. Тэгээ энэ хүмүүсийн амтны усны их уср болсон туулгол дээрээ тавих нь зөв үү буруу юу гэдэг дээр л хэрэгж хүмжлээд байгаа штэ. Ер нь бол асуудлын гол нь тэгээд энэ эдийн засгийн ийм хүнд байгаа энэ нөхцөл байдал дээр төсвийн орлогчны 1.4 их найдаар тасарсан байгаа энэ нөхцөл байдал дээр дахиад ийм өндөр өртөгтэй тамцлыг хэрэгжүүлээ явах нь зөв үү гэдэг дээр л ер нь шүүмжил байна. тэгээ одоо нөгөө айгүй олон өдөр байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ байна байхгүй. Байгаар нь болохоор одоо нэг энгийн хар ярианы хэлгээр бол нөгөө арын алгаар нэг хуурамч байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй юм шиг л болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь бас мэрэгжлийн бус үгүй гэдэг дээр л байгаа даа. Тэгэхээр яг байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ хэдийн хэр хугацаанд хийсэн? Хэдэн хувийн одоо нөлөөтэй гэж гарсан? Энээс үүсэж байгаа нөхөн төлбөр төлдөө шүү дээ. Тэр нь бас хит гэж гарсан юм бэ гэдгийг та хэлээд өгвөл. Туулын хурдны зам бол туулгол ямар ч сөрөг нөлөө байхгүй. Нэгдүгээр. Туулгол сөрөг Байгаль орчинд нөлөөлөх байгаль орчинд сөрөг нөлөө байхгүй. Аха. Байгаль орчинд тийм муу нөлөө байхгүй. Зам нь бол тий. Гэхдээ бүтээн байгуулалт хийх явцад Бүтээн байгуулалт хийж явах тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Гэхдээ яг бүтээн байгуулалтыг ашиглалтанд орсон тохиолдолд бас нөлөөл байхгүй. За байхгүй. Дээрээс нь эн чинь хотод дундаас дээш чөлөө нэг тийм үнэлгээ гарсан юм. Одоо ингэж байгаа. Ингээд яг тухайн үед 13 онд тэгээд энэ байгаль орчны яамны ерөнхий шинжээч инх батгаа ингээд гар үсэг зураагаад хамгаалтаа хүлээгээд авцсан. Туул уулын 75 33 км хурдны зам байдаг. Яг түрүүний нэг 13 онд батлагдсан таас үрч. За Энийг ингээд үнэний тайлан 13 он. За тайлан боловсруулсан New Лаурус хийхийг гүйцэтгэх захирал Баяр сайхан гэж. Баяр сайхан гэдэг ариусаа зураад хамгаа дараад эдийн засгийн хөгжлийн яамны гудамж төрсөн хэрэгжүүлэгч нэгжийн захирал Батуулд тэгээд өөрөө сүүл Батуулд ах шүүмжлээд ах шиг байсан. Тэгээд за ингээд бүх хүмүүс нь ингээд игээд энэ компани. За үнэлгээ хийсэнд нь тайлан хийсэн юм байна тийм үү? Тайлан нарийнхан үнэлгээ. Байгаль орчны бүх асуудал дээр. За эдний үнэлгээнд дээр ингээд Монголын одоо 13 онд ажилласан доктор судлаач хүмүүсийн яг нэр гар байсан ингээд байж. За яг оролцсон хүмүүс. Яг энийг хийсэн өсгөгч биологи, химч, газар зүйч магистр гидрогеологч гэдэг тийм. За яг энэ усны хэсэг гэж. Усны хэсэг. Тэгээ за усны хэсэг дээр чинь ингээд гадаргуу ус гүүр байгууламж, голдрол, ус цайлуулах, урсац гэдэг ингээд энэ дүгнэлтийн хэсэг. Энэ бүх судалгаа тооцоо. Энэ дээр та ингээд харуул баг дунд гэдэг дээр чагттай байгааз. Баг дунд гэх тээ. Баг дунд гэдэг ингээд хамгийн дүгнэлт нь. За тэгээ ингээд нөлөөллийг бууруулах гээд тэгээ за яг энэ дээр ингээд би ч амар харах гэдэг юм чи. Ерөнхий бүр дүгнэлт нь аач одоо тухайд юу гэж гарч ирсэн. Одоо л ихний нүрийг харцсан юм гайг үлгэрээ тий. Тэгээ яг тухайд Улаанбаатар хотын төлөвлөсөн ус хангамжийн худгууд эдэргээл хүмүүс нөгөөнөө ингээд усанд нөлөөлнө гэл энэ тийм ингээд яриулаад байгаа. Энд чинь ингээд өнөөдөр би хоёр байгаль орчны наривчсан үнэлгээ туулын хурдны зам, эдийн засаг, төсөв байгаль орчны хувьд Монгол улсад хамгийн хэрэгтэй маа гэдэг нь олон улсын 30 бичиг баримтаар батлагдсан. Хамгийн сүүлийнх нь 25 он Дэлхийн банкнаас ийм зузаан судалгаа. Би Дэлхийн банкныхаа орчиж тийм судалгаар ингээд батлагдсан. Тэгэхээр нэг ёсондоо яг энэ талаар ингээд олон улсын байгууллага, засгийн газар ингээд хамгаалтаа ингээд батлагдсан. Магад 60 70 судалгаа гэж. Чухал өөртөө төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна гэх. Та хамгийн сүүлийн үйл нь хар та. Тийм үү? Хамгийн сүүлийн үйл нь төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдэг. Энэ 13 оных шүү. 13 онд батлагдсан. 13 онд батлагдахдаа 8 оноос хойш судлагдаад хилцүүлэгдээд яг 5 жил судлаад тухайн тэгээ төслийг хэрэгжүүлээ гэдэг. Би бол хамгийн эхлээд 8 онд одоо хот байгуулалтаар төлөвлөгдчихсэн гэсэн. Тэрнээс өмнө энэ үеийн замын тараас бол өөрчлөгдөөгүй. Одоо ч нэ өөрчлөгдсөн юм шиг болчиход байгаа тий. Тэгээ өөрчлөгдөөгүй. Тэр хоёлаа харсан шүү дээ. Тэгэхээр яг одоо яг үндэ 13 онд яг миний оронд Нямбатар дарга оронд их хурлын танхим дээр тухайн үеийн ерөнхий сайд Норын Алтан уяг яг тухайд хийсэн бичлэг нь байгаа.
эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр нар туулын хурдны зам эдийн засаг байгаль орчинд зөрөг нөлөөгөө хамгийн хэрэгтэй төсөл гээд яг их хурлын ингэр дээрээс тухайн 13 онд лөө 14 онд хийсэн бичлэг байж байгаа боддоор. Тэгээ хийч хэрэгтэй. Тэгээ Батуул дарга хотын дарга болоод энийг хамгийн эртний төсөл гээд эхлүүлжсэн. Өнөөдөр ч Батуул дарга ус төрчихгүй яг үнгэл хэлж байгаа. Үнгэл хэлж байгаа. За тэгэхээр хоёул энэ 13 оны асуудал ярьлаа. 8 оноос хойш судлагдсан. За тэгээд тараас өөрчлөгдөөгүй. За тэгээд 26 он боллоо. 26. Дахиад байгаль орчны нарийдсан нөлөөлийн үнэлгээ өөрчлөгдсөн 6 агнаа болсон ганц хоёр өөрчлөлтүүд дээр ингээд нөгөө гүрэн байгууламж нэмэгдсэн дээр хийсэн Монгол улстай салбартаа танигдсан гэж би сонссон. Би Монголын бүх компанид мэдгүй Текол гэдэг компани. Текол үнэлгээсэн мэржлийн байгууллага Текол ХХК-гийн захирал мөх жаргал гэдэг хүн одоо хийгээд энэ компани өөрөө байгаль орчны нарийдсан үнэлгээ хийх эрхтэй энэ компани байж байгаа. Энэ компани хуулийнхаа дагуу өөрсдөө эрхээ аваад энэ компани дээр мэргэжлийн хүмүүсийн судалгаа хийж байгаа. Ямар мэргэжлийн хүмүүс оролцсон байх вэ? За энэ Одоо энэ чинь нэг мэргэжлийн хүмүүсгүй зүгээр нэг юм одоо юу компани юм шиг л бас яригадаад байгаа шүү дээ, тий? Хаяг утсаа авахгүй байгаа. Тий? Боловсруучны хувьд жоохон тийм байна. за яг би зүгээр Текол компани үүдгийг сонсоод энэ дээр Яг нэг эргэлзээтэй энэ хэсгийг ерөнхийдөө нэг ярьчих тий? юу юм байгаа. Тухайн компани өөрөө нийгмийн одоо ийм дарамт шүүмжлээс айгаад холбогдохоо болцсон гэж би сонссон. За энэ ингээд дахиад байгаль орчны яамт дээрт инх мөх гээд ерөнхий шинжээч чээр ингээд ороод хянсан шинжээч над жаргал гээд шинжээчүүд ажиллаад ерөнхий усны нөлөөлөл нэмэж байна. Урсц, гадаргын ус хуурай талбай, гүний усны хомсдол гээд байгаа. Тэгээ тэрний өмнөх хийсэн усныхны тооцоол моцоолууд ингээд бүгд бич. Томьёолороо баг нь яаж нөлөөлөх гэх. Тэгээд усныхын хэсгийн дүгнэлттэй барилга өгсрэлтийн үед дунд нөлөөтэй 6.6 оноотой, ашиглалтын үед 2.3 ногоон гэж байна. Тэгээ одоо энэ хийсэн хүмүүс нь яа бүгдээрээ би энэ хэсэгт нь ажилласан, би энэ хэсэгт нь ажилласан. Яг нэг ийм одоо компани байгаа, тэр доор нь олон одоо компаниуд мэргэжлийнх нь нэгдээ туслан гүйцэтгэгчээр ч юм уу энэ одоо ажил дээр орсон байлээ гэж бодъё л доо. Тэгэхээр яагаад ингэ бүгдээрээ гарч ирээд бас ингэ тайлбар мэдээлэл Яг нь бол мэргэжлийн хүмүүс нээлттэй байхгүй. Мэргэжлийн хүмүүс бол гарч ирээд ярьж байгаа. Гол нь яг зөвхөн мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаа яриа нь олон нийт сонирхгүй байна. Яг үнэхээр. Одоо би жишээлбэл усны газрын одоо Монгол улсын хамгийн сайн мэргэжилтэн баруун чулуун багш байгаль орчны салбарт ажиллаж байгаа хүмүүсгээ бид нар бол хамт ингээд яриад бодтой тоо мэдээлэл статистик дээр ярьж байгаа. Тэр байтугай төгжрөл дээр дэлхийн банкны судалгаан дээр ажилласан одоо авто замын салбарын хүмүүс ч ингээд ярьж байгаа. Гол нь яг зөвхөн өнөөдрийн ус төрийн нөхцөл байдлаас олж ус төрчилж харж байгаа учраас өнөөдөр яг үүндээ хотын нэгдүгээр болгож даваа талаа ирэхээр хүмүүс сонирхож хараад байгаа болохоос мэргэжлийн хүмүүс ярихаар яг нь ер нь яг одоо нийгэм ингээ харж байхад яг миний л бодол шүү тийм. Мэргэжлийн инженер хүмүүс жоо уйтгартай ярьдаг юм уу жоо хүндрэлтэй сэдв юм уу хүмүүс нэг сонирхдгүй. Манай Монгол улсын хэмжээнд их хурлын гишүүд нөө засгийн газрын гишүүд байна. Бид нар ерөөсөө том бүтээн байгуулалт хийж үзээгүй бас. Бид нар тэрийг хамтдаа хүлээн зөвшөөрөх. Бидүүсийн хамгийн сүүлийн байгуулалт хийж үзэг өгдөгчд юу гэсэн ч үгүй. Бид нар ч одоо оюутлогоо гэдэг дэлхийн том тэрийг бол монголчууд хийгээгүй. Оюутлогоо төвлөргээ байна. Эрдэнэ төвлөрөг монголчууд байгаагүй. Том хотууд байна. Энийг Улаанбаатар хотыг шүү дээ. Бүхэл бүтэн Монгол улс бас арайч бүэлгүүд. Яг бид нар би бол нэг зүйлийг маш тодорхойлъё. Монгол улс инженерийн дэд үтцийн том бүтээн байгуулалт хийж Монгол улс Монгол хүмүүс хийж үзээгүй байгаа. Миний маш хариуцлагатай. За дэд бүтцийн хувьд хамгийн сүүлд 1984 онд ТЭЦ 4-ийн 4-р болоо ашиглалтанд орсон. 4-р болоо. Үүнээс хойш Улаанбаатар хотын өнөөдрийг хүртэлх энэ одоо 84 оноос хойш 40 жилийн түүх нь бид нар инженерийн дэд үтцийн шинэ их үүсвэр магистрал томоохон хэмжээнд хийгээгүй. Мегацлын хэмжээ нэг ч хийгээгүй. Яг хуучин нөгөө 6-аар явж байгаа. Харамсалтай бид нар үйлдвэрлэл инженерчлэлийн салбараа хөгжүүлж чадаагүй хэрэглээний өнөөдөр сэтгүүтэй байгаа учраас ус өгчихгүй байгаа. Би өөрөө та бүхэн мэдж байгаа. Би ус төрд орж ирээд 1.6 жил болж байгаа. Яг би 2 жилийн өмнө та ер нь яагаад ус төрд орсон? Би өнөөдөр нийгэмдээ тэр хүмүүсийг хариулж өөрснөө оноо авахгүй амьдрахгүй. Би зөвхөн нийгмийн төлөө зөв зүйлээ хийсээр гал дуусна. Би тэрэн дээр хувь нөхөд харамсахгүй. Би харамсаад албан тушаалтаа зууралтаад энэ эдээс айгаад зарчим ухрахаар байсан бол би анханасаа энэ ажилд
орж ирэхгүй байсан. Надад харамсгүй. Би надад энэ албанчаал хамаа байхгүй. Би намын зүг барьж гүгүү. Би нэгдүгээр орж болыг гээгүй. Би чин сэтгэл биш үү те. Миний чин сэтгэл би өөрөө энэ хувийн секторт олон жил ажилласан. Ажиллаад явж байгаа хүний хувьд одоо надад хоттой энэ бүтээн байгуулалтуудыг хий гэсэн чин сэтгэл байдаг. Энийг хөдлөө явж байгаа хэлмэгдээд дууссан ч би бол харамсахгүй. Би бол өөрөө тэгж шийдээд энэ ажил дээр хүлээж аваад орсон хүн учраас байгаагаараа бодж байгаараа баримтан дээр тулгуурсан суур өнөөдөр дэлхийн ямар байдаг тэрийг Монгол улс хөгжөөсэй гэж бодсонд бол хийж байгаа. Би өөрөө 3 Нямбатар дарга сайн зураг гişүн таагуурчтэй. Миний хувь хүний үзэл бодол яг тийм. Манай гэр бүлийн түүх тийм. Манай төрсөн түүхтэй холбоод байдаг. Мөнхтлаа түүхтэй 14 жил тэр хүн чинь Японд, Египт, би нэг бол Австрали ингэж явсараад одоо хоёулаа анх удаа төрд Монголд хамтдаа нэг хүний дор ажиллаж байгаа. Тэр одоо би танд ингээд цаг үед ярил манай эхнэр, манай дүү, манай аав бусад юм ингээд ярих юм бол ингээд нэг юм хувь тавилангийн юм шиг хэрнээ бүгдээрээ. Тэгэхээр би өнөөдөр өөрийгөө 2 жилийн Монгол Ардын намд орчоод би ингээд явж байгаа зүйлж үзээгүй. Таныг ер нь Монгол Ардын намд ор гэдэг санал яг хотын дарга ер нь орж ирээд ингээд би дид хвцүүд хийж байгаа. Яг бид тэр чинь 17 онд анх сонгон дээр хүүхдийн төсөлтөд танилцсан байхгүй юу? Би Австралиад төгсөж ирчээд агарын бохирдолтой сонгон найхан дөрөвдөө хүүхдийн төсөл хийгээд. Одоо миний 17 оны бичлэг яриа юм бүгд үүдээ сошиал дээр. Тэгээд хотын дарга тэр үчин Нямбатар дарга чи 16 онд анх их хурлын гишүүн сонгоноос гарч ирчээд. Тэгээд сонгоноос гарсан гишүүн дөр хүүхдийн төсөлтөөр хамтрая гэдэг би нөгөө хандив гуугаа явж байхгүй. Тэгээд ганцхан хүн дэрийг хүлээж аваад хамтарсан Нямбатар гэдэг байхгүй. Утаан дээр ч ихсаац утааны эсрэг яаж авдیں۔ Бүрхүү гэж байсан. Бид нар чинь тэр үед утааны эсрэг би очиж цуг жагсаал талбай дээр. Тэгээ бид нар чинь найздаад би хүүхдийн агарын бохирдлын төсөл. Бид нар багаараа босроод өгсөн 5 залуу хүүхд отоо гэж төсөл иржүүлсэн байхгүй. Яг тэгээ яриул зөндөө. Ягаад иржүүлсэн бэ гэвэл би 2 хүүхэд жоохон байхад одоо төмөр замд ажилтаа байхад хоёулаа өвөл агарын бохирдлоос болоод таниад дүрээд хатгаар тусаад өвөл хоёулаа эмнэлэг твтэй. Тэгээ би багыгаа зөөгөөд ингээд хүнд байсан учраас жоохон хүүхдүүдээ энэ цэцэрлэг дээр агарын бохирдлоос хамгаалъя. Цэцэрлэг доторх хүчил төрөгчийн хангамж дутуугаас хүүхэд хүчил төрөгчөөс дутуугаас болоод хүүхэд бүх тархлаа нь муудчихдаг. Ийм учраас би тэр хүүхэд ба утаа төслөө сонгон найрхан дүүргийн эмнэлэг дээр нөгөө шүүлтүүртэй төслөөр шүүлтүүр нөгөө агарын бохирдлыг шүүж оруулдаг агарын систем хамгийн анх хийгээд тэр чинь тэр 18 онд ингээд амар бүүн болоод манайтай нөгөө фильтр юм чинь тухайн үедээ бүүн болсон. Тэгээ би утааны эсрэг бүрхүү өдөртөө хамтарч ажиллаж байсан. Тэгэхэд Нямбатар гэдэг хүн утааны эсрэгээс бүгд улс төр дарсан гэж хэлдэг. Яг бид чинь тэр оюутлуудаар ажиллаж байгаа нөгөө нийгмийн төслөөр зориг сангаас нэг нийгмийн төсөл хийгээд тэгээд би өөрөө тийм хүүхдийн юм дээр имзгэлж явдаг. Өөрөө нөгөө тийм учраас тэгээд хийгээд тэгээд анх танилцаа. Тэгээд би тэр үед оюутлуудаар ажилладаг учраас би танилцсангуудаа мега төстөө том инженерийн төсөл яаж явдаг ярьж өгөхгүй. Би чинь инженер хүн дандаа давхарж. Тэгээд би тэр анх танилцсан. Тэгж анх танилцсан. Тэгээд Нямбатар дарга чинь тэр үед Нямбатар сан гэдэг сонгон найрхан дүүрдээ хүүхдүүдийн шүд дэмжиж байсан байхгүй. Тэгээд би хүүхдийн утааны төслөө. Тэгээд хоёулаа хүүхдүүд дээр төсөл хэрэгжүүлчихсэн учраас анх танилцаж ингэж таарад. Тэгээд тэргүүрээ би тэр хүүхдүүдийн төслөөр анх сонгон дээр танилцаад түүнээс би оюутлогын төсөл мөслийн инженерийн дэд үтц заах ярьж өгч ирсэн. Чи намайг хаана ажилтгийг гэхээр би оюутлогоор ажилтдаг ийм төслүүд хариуцсан. Ер нь инженерийн дэд үтц Монгол улс ингэж ажил дээр хөгжчихтэй. Тэгээд манай нэрийн сэтгүүд анх даваатлаа гэдэг ийм том дэд үтцүүдээр ажилтдаг. Төмөр замын дээд цугуул төгсөө төмөр замд ажиллаад Австрали төгсөөд ирсэн залуу гэдэг ийм сэтгэхгүй суугаа. Тэгээд сүүлд бүрэлж үтээр бид нэр таарлаа. Тэгээд хотын дарга болохоор намайг би хот дээр том мегацлууд хийх гэж байгаа. Хот одоо ингээд нэг аргацааж явсараа юм тулцсан учраас чи юм дид мэддэг хүн чам шиг сайн ингээд төрчлийн зовлон мэддэг хүн байхгүй учраас орж ирэж. Тэгээд миний Монгол Ардын намд орж ажиллаад өнөөдөр хотын нэгдүгээр болчихж чаддаг ерөөсөө л юм. Би 20 онд мөнх соёлын ерхий мэж ирсэн хүн аа. Та тэр шууд л хүлээж авсан юм тий? Би шууд хүлээж аваад ажилласан. Яг тэгвэл би яг урд нөгөө том бодиттой төслөө дуусгачаад хүлээгээд дараагийн төслөө хийх. Яг миний яг хувь хүний амьдралын зорилго юм. Би одоо нэг хүн бос төрснөх Монгол улстай том хамгийн хөтөр хийчих юм гэдэг байхгүй. Яг хувь мэржлийн хүний амбиц. Тэгэхээр би одоо нефтийн үйлдвэрээс хатан дуусаасаа би Оросын холбооны улсад зөвхөн зөвтгүүрийн инженер. Яг зөвтгүүрийн инженер гэхээр нөгөө зөвтгүүр дотор чинь эрчим хүч механик гэдэг нөгөө зөвтгүүр дотор чинь эрчим хүч том генератор дизелд бүгд байдаг. Би тэргээр Оросын холбооноос манай аав бас төгссөн. 80-д Алтар сайдаас хоёрд. Тэгээ би аавынхаа мэргэжлийг залгаад Оросын холбооноос тэргээр төгсөөд үндсэн бол би яг одоо метро Таранбай тэр маш сайн мэдсэн. Тэгээ би төмөр замд ингээд туслах машин засарч байгаас эхлээд бүгдийг ажилласан. Тэгээ би оюутлогоо Вагнер Аз энэ ингээд зөндөө газруудаар одоо төсөлд ажиллаж явсан юм. Яг яриул ингээд амар олон юм байна. Тэгээд хүмүүс болохоор дандаа ингэж
хардаж мушгаад гуйлаад байдаг. Хүн ингээд нийгэм дээр одоо юу гэх би өөрөө эцэг хүн манай том хүн 17 таа. Би хүүхдүүдээ сайхан амьдраасаа гэж зүг зүйл дээр нь бөксөн дээр нь хоёр алгаддаг болохоос би хүүхдүүдэд таалагдах гэж амьдрахгүй. Гэхдээ би хүүхдээ зөв хүн болгохын төлөө хүмүүжүүлнэ. Яг тэр шиг хотын иргэддэг бол би иргэдээ сайхан амьдруулах гэж явахоос би таалагдах гэж зарим зүйлийг хийхгүй. Тэглээгээд би улс төрийн албан тушаалаа өгнөлийз, буруудан лийз тэглээгээд харамсахгүй. Харамсах гэж байгаа бол би удирдахч хүн байгаад энэ томилогдохгүй. Хүүхдүүдтэй таалагдах гэж эцэг их хүн амьдрдаггүй. Би хамт олондоо таалагдах гэж компани удирддаггүй. Би тэр зүйлүүдийг зөв амьдраасаа хүүхдээ зөв хүмүүжлэлтэй хүн болгосоо л гэж явж байгаа. Болохоос ч тэрэнд айгаа тэрэнд гомдох ч байгаа би энэ албан тушаал хэрэглэхгүй байхгүй. Тэгэхээр миний яг эцсийн зорилго яг хувийн талаасаа тийм. Харин тийм одоо нэг жоохон амьсгаа авч жаад яа та ч одоо баг минутанд хэдүүх ярьд юм бэ? Тэгэхээр та нэр зүгээр одоо улс төрд орж ирээд эсвэл сүүлийн үеийн жоохон сошиал бүлийнээс болоод ингээд өөрийгөө биш шиг ойлгох нь чухал юм байна гэж ингээд байна уу эсвэл Яг зүгээр нэг одоо мэдлэг боловсрол нэмгэн амиа бодсон. за Тодорхой ус төрчин зөвхөн эрх мэдэл гэсэн эрх мэдэл авах зорилгоор улаан цагаан ичхгүй тоо баримт статистикийн үүднээс худлаа ярьж олон нийтийг төөрөгдүүлж замаар ажлуудыг гацааж ирсэн учраас өнөөдөр Улаанбаатар хотод 40 жил яригдсан ТЭЦ 5, 12 жил гацсан байсан туулны коллектор, 15 жил гацсан байсан Баянголын яамны төв магистрал систем гих мэт өнөөдөр огт хийгдээгүй 80-д оноос анхан яригдсан Батүл даргын үед яригдсан метро төсөл. Энэ бүх төслүүд өнөөдөр хүртэл хэрэгжээгүй Улаанбаатар хотын эрчим хүч агаарын хүртэл үергээд энэ бүх асуудлууд том төсөл дагсан мега төсөл дагсан мега хулгай байж магадгүй гэдэг үүднээсээ бас гэж эрх мэдлийн төлөө хардаж өөрийгөө дээш нь татсан үеийн тэмцлээс болоод энэ төслүүд гатсан. Би одоо энийг маш энгийн юм дээр тайлбарлахад шалгалт яваад ингээ яхад ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг те шалгалтаар одоо бүдэрхгүй гарч ирэх гэдэгтээ та итгэлтэй байна. би бол одоо 100% итгэлтэй байж байгаа. Хэрвээ манай эхнэр, манай дүү, манай аав компани байгаад тендерт ажил авсан бол би одоо шалгуулаад дээрээс нь өөрөө эхлээд ажиллав. Ажлаасаа шууд огцорлоо. Би одоо энийг дахиад хариуцлагатай хэлж байна. Огцорно би өөрөө шууд огцорно. Харин юу гэх юм одоо ингээд тодорхойгүй тоогоор те миний өмнө ажиллаж исэн байгууллагатай дандаа ингэж холбогддог, мушигдаг, эвлүүлдэг. Одоо би сүултээ өнөөдөр өглөө манай хүүхдүүд би өөрөө одоо Нямбаа дарагтайгаа чацуу бит хоёр одоо 16 настайдаа цуг бордюрн дээр суугаад одоо найзууд байсан болов гэж бодлоо. Эвлүүлсэн зураг хараад сүултээ өөрөө ч битгэх гээд нь штэ. Тэгэхээр ийм хэмжээний сошиалор бол тархи угаалт явж байгаа. Тэгэхээр ийм тархи угаалт мэдээж ингээд мөнгөтэй, зоригтой хүмүүс хийж байгаа. Үеийн үед хийдэг. Харин хийж байгаа юм бол та юу гэж Би ч одоо таныг ч одоо өнөөдөр аадаг гэж баригдсан одоо бараг ирэхгүй нь л гэж бод. Би ч одоо өөрөө өчигдөр сошиалор хараад тэгээ өглөө босчоод би одоо ингээд би одоо өөрөө гайхдаг болоод байгаа шүү. Яг үнэ хэлэхэд. Тэгээ өөрөө өөрийнхөө талаар мэдээлэл сошиалор харчаа. Тэгээ сүүлдээ би өөрөө эргэлздэг болчихсон юм лээ шүү. Би нэрээ тэглүү тэргээ. Эсрэг бүлэг хүмүүсгээ та нэг юм эзэн биеийг үл яриад байна л да. Тэгэхээр одоо тухайлбал Би одоо яг тодорхой ингээд одоо энэ явуулаад байгаа сошиал гуйлга мэдээлэл эдэр дээр хүмүүсийн ардлыг мэдгүй учраас мэдгүй байна. нийслэлийнхэн бол их хурал дээр орж ирээд хаан зан шиг байдаг. Ер нь бол нөгөө хуулийг маш сайн ашигладаг. Ямар одоо төсөл оруулж ирээд өөрсдийнхөө төслийг яаж дэмжүүлэх үү гэдэг байдлаар ингээд нөгөө нэг юм их хурлын гишүүдийг зүгээр баг коноп дардаг ч юм уу эсвэл ингээд нөгөө нэг үг дуугуугаар дэмжиж явуулах одоо нэг иймэрхүү байдлаар ингээд өөрсдийнхөө оруулж ирж байгаа төслүүдийг тулгадаг учраас ер нь ингээд нэг яг тэр өдөр бол ганцхан тэр өдрийн асуудал биш олон удаагийн үйлдэл одоо ингээд ийм үйлдэл хуримтлагдаад энэ ингээд ийм асуудал нь ингээд хуримтлагдсаар хагаад тэр өдрөөсөө яалчж байхгүй тесэрсэн гэдэг ийм зүйлээ ярьсан. Тэгтээс хариуцлага хүлээ явуулчихдаггүйгээд ажиллаа өгсөн ч яах вэ? Инх төвшин гişүнийг бол би хувийнхөө таньдаг байсан юм ингээл хэлье. Би одоо яг үндэ нөгөө сошиал медиа телевиз үздэггүй одоо ажилтны салбарт олон жил ингээд явдаг. Инх төвшин гişүнийг таньдаг байсан нэрээ. Тэгэд их хурлын чуулган дээр төвжилтэй холбогдлолтой гişүү асуугаад би чинь гişүүдийнхээ асуултанд хариулаад ингээд явж байгаа. Би хувь хүнээрээ муудалцаж одоо таньдаг байсан юм чи ямар нэг характер байхгүй. Тэгвэр тэр өдөр банкны хорон дээр гинтл уурлаад
гараад ирсэн би гарахгүй гэсэн чинь хурал цууж байгаа юм чинь хурлын дараагаас зөвшөөрөл авчиж гарахаас ш. Таныг гараад ир гэсэн. Гараад ирээд намайг чирээ өсөн би гарахгүйсэн 100 гарнаас чирж гаргаж ирэл мөрсөн шүү дээ. Гарч ирж мөрсөн. Таш гарын дараа болсон юм шүү. Чирж гаргаж ирсэн юм уу? Чирж гарсан. Би гарахгүй гэсэн. Би зөв хурал цуугаад өөрөө ингээ хариулаа суужиж хурлын дараа зөвшөөрөг байхад Нямбатар дараач зөвшөөрөл аваад 0 орсон байхгүй юу? Зөвшөөрөл аваад 0 орчоод ирсэн. Тэгээд 0 орох гээд ирэнгүүт гарангуут нөгөө чинь ойрлол ингээд хам би наам чи 0 орчлоо гэж штэ гэд би хариулсан. Тэр нөгөө тэр микрофоны ард бичигдсэн байдаг штэ. Тэгээс би тэр ямарсаа томроод асуулт авах. Тэрсэн чинь одоо их төвшин гişүүн хурж ирээл чирж гаргаад эхлээд үүдэн дээр гарч мөргөж байгаа. 100 гараас татаад. Тэгээ би ингээ гараад ирэхэд сэтгүүлчнэр байгаа. Би ингээ сэтгүүлчнэр гайхаадсан чи эхлээд мөргөж байгаа. 100 гараас татаад. Яг тэр камер дээр бичиж байгаа яг мөргөж байгаас хойш гисэн. Хэрвээ тэнцээд одоо таа ч юм уу байсан бол яг мөргөжний бүгд л харсан баг. Намайг татаж байгаа ч мөргөөд. Тэгээ миний чинь тарих хөдлөөд тэр өдөр чинь бас нэлийн хүндрэлтэй. Тэгээд хүндүр аягүй олон гэсэн чинь яг одоо сүүлд нэг хүндүр болохоор оройн хүндүр хавтахаар мэдчихэж байгаа. Тэгсэн чинь чихний зүүн талын тархилвал хүнд мөргсөн байла. Одоо ингээ хүндүр нь багасж байгаа байхгүй. Чихний зүүн талын чихний дээд тал руу өгсөн. Нэрсэндээ хамгийн мэдрэлтэй хэсэг рүү нэлийн хүчтэй. Одоо надаас жоохон намхан юм билээ. Тэгээ миний мэдж байгаа 100 гарнаас татаад ингээ мөргөж байгаа байхгүй. Тэр өдөр бол тийм байдал болсон. Тэгсэн тань дараа нь юу ч хэлэдлээ. Яг тэрийг нь бол би бол яг тэр тухайд хийснийг нь сайн яахгүй. Би ч өөрөө ингээ жоохон балмагтчихсан байх. Үн чинь шоконд орно шүү дээ. Үн чинь их хурлын тахимд их хурлын гишүүн гаргаж ирээд одоо надад гар хүрнэ гэж. Миний үед гараад иргээд ингээд зулгаад харна. Би гарахгүйгээд хийсэн. Одоо чи би өөрөө ингээд уртаас хурлын гишүүн гараад ирэхээр тэл та босоод гарахгүй. Би хурал даргалагч үүдээс юм асуугаа. Би хурал даргалагч өдөртөөх үүрэгтэй болохоос ш хаамаагүй хүмүүс. Тэгээд нэг чинь жижиг гарнаас ингээд шууд чирээд гарсан байхгүй. За тэрэн дээр тийм асуудал болсон. Хувь хүний хувьд бол нэг тэн дээр гомдоод бодоодох зүйл байхгүй. Эр хүн бол бохоо тэр хүн өөрөө бохомдсон байж бол. Гэтэ би тэр хүнийг бохомдуулах юу хийснээ бол өөрөө ойлгоогүй. Хувийн талаар бол би таньдгүй. Тэгсэн чинь нөгөө өмнө МСС-т ажиллаж ирсэн тэргээ сүулдэл мэдж байгаа байхгүй. Би чинь тодорхой тооны гишүүдийг л танихаас ихнийг танихгүй шүү дээ. 100 гишүүнтэй болцсон. Би ямар урд нуус төр сонирхдаг байсан биш одоо. Тийм асуудал тухайн үед бол яг болоод нөхс дараа нь өөрөө уучлахгүйсэн л та. Тэгээд эр хүний хувьд бол асуудал байхгүй. Нэг гомдоод ах зүйл бол. Гэтэ ер нь бол их төвшин гишүүн ч бас ганцаараа хэлээд байгаа юм биш үү? Ер нь хэд хэдэн гишүүд нийслэлийнхэн бол ингээ орж ирээд яг бараг их олон гишүүдийг загнаад байна гэдэг ийм одоо Тэр нэг цохиулах шалтгаан. ганцхан их төвшин гишүүн биш олон гишүүд хэлсэн тийм. Ер нь нийслэлийнхэн орж ирээд ажиллаа танилцуулах гэж байгаа. Ер нь бол нийслэлийнхэн орж ирээд ажиллаа танилцуулах үүрэгтэй. Гэтэл ингээ орж ирээд бараг ингээ хаан зан шиг их олон гишүүдийг загнаад байна. Үл тоосон байдал гарлаа л гэдэг юм тийм. Яг тэрийг үл тоосон байдлыг бол тэр чинь нээлттэй нөгөө камераар явж байгаа учраас яг бүгд л харж байгаа. Тэгээ бүгд хараад би тэн дээр одоо үл тоосон байдал гаргасан гэж өөрөө бол бодохгүй байна. Тэгэхээр тэрийг бүгд олон уралд амжсан болохоор сүүл рүүгээ бүгд л ингээд миний бүхэл бичлэг байгаа шүү дээ. Яг их хурл дээр хариулж байгаа. Тэгэхээр тэрийг иргэд маань өөрсдөө хараа шүүсэн дээ. Тэгэхээр та Одоо энэ туулын ордны замыг би зүгээр яг ягаад их хурлын гишүүд тэгээд ачимдаад байгаа миний зөв хувь юм бодлоо. Яг үндэ Монгол улсын хэмжээнд их хурл засгийн газар шийтгэр маш олон асуудал байна. Асуудал байна. Би хэрвээ тэр хүмүүсийн оронд байсан бол ажил хийж байгаа нэг хүмүүсийг ирж загнаж өдөр болгон дуудаж загнаж тэр асуудал дээр хэрүүл хийж байгаа орно. Өнөөдөр Монгол улсын шийдэх маш олон асуудал шүү дээ. Тэр хүмүүс хөгжлөө шийдээд ажил хийх. Тэгээ өөрснөө ажил хийж юм санаачлаггүй гэж. Бид нар санаачлаад ажил хийхээр орон нутгийн өөрөө удирдахсны байгууллага халтаад нийслэл эрдэмт төлөвлөгчтэй уралдаа. Тэгээ би нийслэл дээр ажиллаа юм шүү дээ үнгээл. Намайг 7 хоногт ингээ байнгын их хурл дээр дуусчихна. Тэгээ яарамгаас ирэн төвжирлэлтэй. Тэгээ чи би төрийн одоо гүйцэтгэх шатны удирдах байгууллага би иргэдээ тулж ажилламаар шүү дээ. Ажил хийхгүй байна. Та нэрээ их хурлын гишүүд засгийн газар улсын хэмжээний ажлуудыг шийдэх. Монгол улс ч хөгжсөн юм. Бондын асуудал, үйлдвэрлэлийн асуудал. Тэрийг хөгжүүлэлттэй. Салбар нь хөгжихгүй шүү дээ. Яг үндэ тэг хөгжөө тийм хийхээ орно. Бид хэдий хийж байгаа ажил хийц хэдэн бичиг өнтер өдөр шөнө хэрүүл хийгээд байгаа юм. Би хувийн талаас тэндээ шүүмжлэлтэй байгаа. Бид хэдний хэдэн ажил хийгээд ингээд өөрсдөө тулын уртын зам шиг өөр хурдын зам Монгол улсад санаачлаад орон нутгуудаа холбоод мянганы зам төсөл шиг өөр төслүүдтэйгээд аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлээд явуул та. Тэгэх гэж улсын орныг хөгжүүлж юмыг сайжруулах гэж энэ удирдах байгаа хүмүүс засгийн газар их хурл байгаа болохоос ш байгаа юмудаа хэрүүлэгээ шүмжлэх гэвэл энэ их хурл засгийн газар хийж явж яах юм ер нь. Бид нар бол тийм хандлагатай ажилладаг би. Тэгэд улсын оронд нь хөтөө орон нутгуудаар амьдрал сайжирсан үгүй шүү дээ. Бүх асуудал. Тэгээ тэр юмнуудаа хөгжүүлээд явна. Соёл эрх зүйн хоцорсон. Хуулиудаа шинжилдэг.
төлөгшүүд нь. Зам одоо энэ шүүмжлээд байгаа энэ төслүүдийн хувьд одоо ингээд нэг юм татаж авчирж ирээд ингээд шүүмжлэл байгалийн яамч зогсооллоо. Засгийн газрын зүгээс бас ер нь бол санхүүжилтийн асуудлыг шалгах шаардлагатай гэдэг нэг 2 дахь удаа төлөвлөлтийн зам зогсоочлоо. Яагаад гэдэх юм бол энэ төслүүдийн ардталт мега гэдэг үг байгаа учраас татвар төлөгчдийн тэр дундаа тий Монгол улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатар нийслэл хотод байгаа хүмүүсийн өдрө болгон талах авахтаа төлдөг татварын мөнгөний шингэж байгаа учраас энэ ийшээгээ явж байгаа учраас олон нийт шүүмжилж байгаа. Би өдрө болгон тий би одоо жишээлбэл копиг авахтаа хүртэл татвар төлж байгаа. Энэ татварын мөнгөний зам руу орж байгаа учраас би өнөөдөр шүүмжлэх хэрэгтэй хардах хэрэгтэй байгаа тань л та. Үнэхээр энэ байгаа төсөл яг хөө би Улаанбаатар хотын иргэний хувьд те бид нар бас нэг олон улсын зэрэглэлийн хурдны замтай болчих те нэг юм гоё хөгжилтэй хотод амьдрах хүсэл сонирхол хэн болгонд байгаа. Гэтэл яг энэ нөгөө нэг төслүүд маань яаваа гэд биднэрт нөгөө нэг юм олон ийм төслүүд яваа зогсоод те ингээд нэг юм одоо бас нэг юм трауматай болох гэдэг юм уу тийм болчлоо л да. Тэгээ Улаанбаатарын агарын бохирдлыг бууруулна гэж одоо намайг 10 жилийн хүүхэд байхад л ярьжсэн. Тэгээ одоо ингээл одоо хэрэгжээгүй нэр гэж тайлбарласан тийм. Тэгэхээр энэ төслийг ингээл ярьдаг те тэгээд одоо намайг бүр хүүхэд байхаас л ярьсан. Одоо хүртэл ингээд босоогүй юм байна. Гэтэл энэ төслүүд рүү мөнгө зарсан те энэ төслийг хэрэгжүүлээ явсан ингээд нэг юм үр дүн байхгүй байгаад байсан учраас энд олон нийт ингээ хардаад байгаа юм л да. Тэгэхээр одоо юу гэх би одоо яг нөгөө миний бухимдаад байгаа асуудлуудын нэг тэр ихгүй. Би өнөөдөр ингээд 13 оны чаваас эхлэж исэн төсөл түүхийг яриад ингээд гонигтай сууж байгаа шиг дахиад одоо 15 20 жилийн дараа дараагийн хин чин те альж намын хин чин дахиад нөгөө туулын урдын замын үлгэрийг яриад Улаанбаатарын төвчрөл нь хүндэрсэн бити байгаасаа та бид хоёрын дараагийн үед дахиад биднүүсийг хүүхэд байхад даваадлаа гэдэг нөхөр телевизээр нэг юм ярьжсэн нөгөөх нь хэрэгжээгүй мөн метро ярьжсэн гэдэг би хүүхэд байхад Батбат дарга чинь метро ярьжсэн бидний хүүхэд насад дууссан дарга солилцохоор ажил зогсоод байна байгаасаа л гэж хүсэж байгаа юм дээ. Тэгэхээр өнөөдөр энэ даваадлаад биш Монгол ардын намдаа биш хэвгүй. За одоо за энэ хэсгийг ингээ өндөрлөө 2 цаг туулын гол туул ярьлаа ш. Тэхүү. Ерөнхийдөө бол нэг туулын хурдны зам даа гэдэг дээр нэг тийм одоо бүр нэг эцсийн юм дүгнэлт хэдүүлээ гаргахад хэцүүлдэ одоо тэг гаргаж болгочулах. Гэтэ яг төслийг хэрэгжүүлээд удирдаад ингэ явж байгаа хүний хувьд яг нөхцөл байдал ямар байгаа юм бэ? Баримтанд тулгуурлаад тодорхой мэдээлэл өгөөсэй. Өнөөдөр яг энэ ингээд нийгмийн асуудал болоод яригдаад байгаа учраас гэдэг утгаараа энэ сэдвийг сонгоод ингээ өрсөн. Тэгээ боломжтой бол битээр бас нэг мэрэгжлийн хүмүүсийг дуудаад ингээ хамтдаа гоё яг ингээд нэг нүүр тулаад ярилцуул гэдэг ийм байдлаар ярих гэж хичээлээ. Гэхдээ айхтар бүр ингээл нэг юм албаны байдлаар ярилцгаасаа илүү хувь хүний ч юм уу улс төрчийн ч юм уу тий хотын нэгдүгээр орлогч гэдэг хүнийх нь хувьд ажил хийхэд тулгарч байгаа бэрхшээл юу вэ? Яаж хийж ийн гэдэг ингээд нэг сайхан чөлөөтэй ойлголцсон. А энэ дундаас бас ойлгох нэг нь олгоод тий дүгнэлтээ хийх нь дүгнэлтээ гэдэг үлддэг учраас тэр үднээсээ одоо урьсан байгаамаа. Тэгээд хүрэлцэн ирсэнд баярлалаа. За албасаар хаалт хийж байгаа бас. Өөр чи ингээ 2 цаг чөлөөтэй ярилцсан бас баярлалаа. Би тэгээд хувь хүний хувьд худлаа ярьж маск зүй гэж бодохгүй яг үнэн одоо хувь хүн талаасаа бодож байгаа зүйлээ л одоо ярьлаа л гэж бас бодож байна.